Сайн байна уу? Сайн байна уу? Юу, Mobicom-д удаан ажиллаж байна уу? Одоо 2 жил л ажиллаж байна. За инженер. Өөрийг танилцуулаач товч. Маркетинг дээр нь ажилладаг Баасан хүү гэдэг. Тэгээ мэрэгчлээ гэдэг. Тэгээ өнөөдөр болохоор манайх энэ Mobi AI үйлчлэгээ танилцуулж байгаа. Энийний давуу тал нь юу юм бэ? Зүгээр AI-гээ бид нэр chat GPT-гээд ашиглаад байгаа. Тэрнээс юугаар вэ? За энэний давуу тал нь болохоор юу юм бэ гэхээр хүмүүсээ одоо ашиглаж байгаа нь болохоор ChatGPT 4.0 буюу одоо нөгөө энгийнийг нь ашиглах боломжтой байгаа. Энэ Mobi AI нь болохоор манай энэ Mobicom-ийн аппликейшн руу ороод нэмэлтээр ChatGPT 5.0 буюу одоо хамгийн сүүлийн үйлдэлийг нь ашиглах гэсэн. Тэгэхээр танд одоо илүү тийм одоо зэгцтэй мэдээлэл тэгээд нэмээд болохоор одоо нөгөө сүүлийн үеийн тренд болоод байгаа. Өөрийнхөө зургийг оруулангуудаа одоо нэг анимны Ghibli-гийн стайл руу өөргөх эсвэл өөр тийм хүссэн загварлага сонгож генерейт хийх боломжтой ийм давуу талтай байгаа. За тэгээ хамгийн гол нь энэ нь болохоор энэ аппликейшн өөрөө үндгүү ашиглах боломжтой. Хүн болгонд нээлттэй аппликейшн. Энэ Mobi-гийн утасгүй хүн ч гэсэн болохгүй юу? Mobicom-ийн аппликейшнээр нэвтрэх бол заавал өөрийн гэсэн Mobi-гийн дугаараараа нэвтрэх хэрэгтэй. Өөрийнхөө хэрэглэгчтэй барьж байгаа бэлэг хэрэглэгчтэй зориулаад одоо үндгүү гэж байгаа тийм бэлэг байгаа. Ер нь тэр бидний нөгөө үнгүй ChatGPT өөрөө ашиглаж байсан уу? Ашиглав. Энэнийг ашиглахад ер нь шал өөр байна. Юу нь өөр вэ? Энийг ашиглах юм бол хамгийн одоо нөгөө давуу тал нь юм бол нөгөө сая хэлсэнчлээ. Одоо нөгөө өөрийнхөө зургаа оруулаад шууд шинжлэх боломжтой. Тэр одоо жишээлбэл зөвхөн тэр зургийн одоо нөгөө шинжлэх тэр нэг одоо Ghibli-гийн стайл руу өргөхийн тулд одоо нэлээд олон хүмүүс мөнгө төлж нөгөө өөрсдөөсөө тийм ажиллах боломжтой. Ер нь яа тийм бид нар ч бол мэрэгжлийн биш болохоор ер нь өдөр тутам ажил дээрээ яаж ашиглаж байна? AI-г бол ажил дээр болохоор яг ингээл өөрийнхөө өссөн чиглэлээр л юм болж ашигладаг. Хувийн одоо юмудаа асуух эсвэл мэрэгжлийн чиглэлээр ч юм уу тийм. Өдөрт ер нь бараг 10 юм асуух уу? За бараг асуух. Ажлынхаа юмнуудыг асуух уу? Дээ асуух. Тэгэхээр тэр нөгөө үнгүүгээс бол хамаагүй илүү харилж байгаа юм тий. Тийм одоо ChatGPT 5.0 хөлбөр нь байгаа хамгийн сүүлийн үе. 4-5-2-ын ялгаанд гол ялгаа нь юу юм бэ? Хүмүүс нэг яриад өдөр болгон ChatGPT-гээ яриад шүү дээ. Гол ялгаа нь гэх юм бол генератив боломжтой. Тэгээ хоёрдугаар болохоор танд илүү одоо нөгөө боловсронгуй арай одоо өмнөхөөс арай тийм илүү дээр хариулт өгнө л гэсэн. Генерат хийх боломжтой гэдэг нь юу гэсэн бэ? Генерат хийх гэдэг нь одоо нөгөө файлуудаа апплод хийгээд тэрийгээ болохоор одоо зураг байт юм уу те. Тэндээсээ болохоор тэр нэг апплод хийсэн файлаасаа юм бол өөрийнхөө одоо нэг өгсөн юм руу хөргөх ч юм уу те. Өөрийнхөө хувийн хэрэгцээ бол ажил хэрэгцээнд ажиллах боломжтой. Баярлалаа. Mobicom хэдэн ажиллаж байд юм бэ? Манайх одоогор болохоор 1000 нэмэх ажил. Монголын хамгийн том нь нөө. Бус юмнаас ажилчин тоглох. Тэрийг сайн мэдгүй байна. За баярлалаа.